Зия энэ хүртэл үзэж сууж байгаа та бүгдэд одоо туйлын их баярлаа. Ямар мундаг хүмүүс вэ бүгдээрээ энэ хүртэл орж ирж байгаад нь. За тэгэхээр нэг айгу хитэн чухал юмны талаар тайлбар хий. За өнөөдөр ерөнхийдөө үзэх хичээл бол data type. За бид нар өмнөх хичээлээр бол одоо input output-ыг л яаж хийдгийг сурсан. Гэхдээ одоо нэг юм AI гарч ирлээ, ингээ програм хэмжээ мэрэгжил устлаа, ингээ янз бүрийн юмнуудыг мэдэхгүй одоо ингээ ийм мэрэгжил байх бараг шаардлагагүй боллоо гэж хүмүүс их яриад байгаа. Гэхдээ би зүгээр шулуухан хэлэхэд бол яг үнэ тэр AI дээр чинь prompt өгж байгаа юм бичиж байгаа хүмүүс нь хүн нь өөрөө гэдэг дээр би итгэлтэй байна. Харин бас нэгэн сонирхолтой жишээ татхад бол за эцэст нь бол ер нь алах гарахаас өмнө та нар хүмүүс юу хийдэг гэсэн талаар бодож ирсэн үү? За алах гарахаас өмнө за мэдээж хэрэг хадаасыг ингэж алхаар цохиж хаддсан шүү дээ. Тэгтэл алах гарахаас өмнө хадаасыг чулуугаар цогтөг гэсэн бол яг уу. Тэгээ өдөрт ингээд нэг юм минут хэртээ за ингээд нэг цаг хэртээ ингээд зөвхөн нэг чулуугаар цохиж чулуугаа солихын тулд ингээд дахин тэр ажлыг хийдэг байсан байх. Тэгвэл яг л үүнтэй адилхан програм хангамж ертөнцид одоо AI гарч ирсэн гэдэг нь өөрөө яг л тэр одоо бидний хүсэж исэн алах гэдэг зүйл нь гарч ирсэн заяа. Тэрнээс биш хүнийг энэ солих хэсгэн ажил бол ерөөсөө биш. За тийм ч учраас хамгийн чухал юм нь өнөөдөр та бүгд data type-ыг сурах хэрэгтэй. Тэгээ data type-ыг сурж гинэ гэдэг бол хэрхэн алхахыг яаж хэрэглэх үү гэдэгтэй л маш ижилхэн ойлголт гэдэг би та нарт баталгаатай хэлье. За баярлаа. Эхэлцгээе. Зя data type-д орох цаг боллоо. За data type-ыг та нар айгүй ингээ ойлгох хэрэгтэй заяа. Яагаад тэгэхээр за ингээд нэг ширхэг юм байдаг гэж төсөөлөе заяа. За жишээлбэл ус заяа. Усны дотор ингээд нэг ширхэг нь усны тусал байлаа гэж бодъё заяа. За далай болоод ингээ амар том ингээ далай чинь өөрөө хідэн ширхэг усны туслаас бүрддэггүй гэдэг бид нэр тооцоолох харахгүй тий. Яг л үнтэй адилхан data type гэдэг бол за ингээд data гэж одоо зөндөө сонсчихсан баг заяа. Датан дотор өөрийн гэсэн төрөл байдаг бол яах вэ тий. За ингээд далай дотор ч юм уу одоо нэг тийм зүүн далаагаас ирсэн ус гэж байна, баруун далаагаас ирсэн ус гэж байна. За энэ шиг ингээд тийм хөнгөн тийм усан тусал мэт бид нар ойлгочих юм бол айгүй хурдан энэ data type-ыг ойлгоно гэсэн үг. За хамгийн ихний бидний ярих data type бол numeric. За numeric data type буюу integer, float, complex number. За integer, float хоёрын талаар ерөөхдөө бид нар өмнөх хичээлдэр ярилцсан. За энд нь болохоор зүгээр тоо, float гэдэг нь болохоор бутархай тоо. За complex number гэдэг бол нэг ахлах ангийн хүүхдүүд баг та нар үзэж байгаа болохоор ойлгохгүй зүйл гэж магадгүй. Тэгэхээр энийг төрдөө орхич. За dictionary болохоор за тойл бичиг гэж орчуулсан болно. Гэтэ яг хуу dictionary бол ингээд Python байдаг бас өөр хэллэгтэй. Гэтэ яг ижил ингээд цаашдаа хэрэглэгдээд явах датаны төрөл гэсэн. За boolean байна. За boolean зүгээр маш энгийн тийм үгүй. За set. За set бол ингээд одоо тооны цуглуулгаар авчиж байгаа. За sequence type гэж одоо энэ дэр орж ирэнгүүтээ 3 задлаатай барьсан байна. Нэг нь string, нөгөөх нь tuple, нөгөөх нь list гэсэн 3 ийм type байгаад байгаа. За тэгэхээр одоо программинг хэсэг рүү орцгоё. Тэгэхээр энэ бол ингээд би зөв PPT-ний танарт бол ярьж байгаа хэсэг маш сонирхолтой хэсэг болсон гэж найдаж байна. За яг програм бичгээд бүх юм тодорхой болно. За түрүү. За өргөжлөлцгээе. За тэгэхээр за кодны хэсэгт орцгоё. За би энд ингэж ерөөхдөө бол нэг тийм 1 2 3 4 5 6 за 6 төрлийн одоо ингээд датанд дутга өгж байгаа хэсэг оруулж ирж байна заяа. За датанд дутга өгж байгаа гэдэг нь юу юм гэхээр одоо бид нэр A B C D E F гэсэн доошогоо ингээд 26-аас 27 28 29 30 31 төмөрөнд ингээд өгсөн багаз энэ ерөөхдөө. За энийг ерөөхдөө ингэж ойлгох хэрэгтэй заяа. За яг хүний тархитай яг ижлэх ойлгож болно. За бид нар ингээд нэг юм хооронд нь холбож ингэж боддөө шүү дээ тий. За жишээлбэл одоо Монгол ардын зүрц зүг гэхээр ингээд нэг Монгол гэдэг юмтай холбогдсон байгаа тий. Зүрц зүгнүүд олон байдаг ч гэсэн Монгол ард их гэдэг нь А дотор юм байна гэдэг шиг ингээд толгойн дотор бид нар холбогддог гэсэн үг. За тэгэхээр А дотроо бид нар hello world гэдэг үгтэй кодыг холбогдсон байна. За B дотроо 10, за C дотроо 1121. За D дотроос ихсүүлээд маш сонирхолтой болоод эхэлж байгаа. За энэ дотор ингээд Borg-ийн хаалтан дотроо оруулсан байна шүү дээ. За E дотор болохоор дөрвөлжин хаалтан дотор оруулсан байна. За F дотор болохоор за ийм ташуу хаалтан дотор ингээд оруулсан байгаа. Тэгэхээр ингээд харах юм бол за ингээд children Unicode тий for with ингээд энэ дотор ерөөхдөө хоёр юм байгаа гэсэн. Та таслаас хойш ингээд харах юм бол children Unicode for within гэдэг юм хоёр үг ингээд цуг ингээд байгаа. Тэгснэ голдоо юм нэг юмар ингээд хооронд нь холбогдсон байгаа гэсэн үг.
За тэгэхээр энэ ямар учиртай юм болоод байгаа юм бэ гэхээр за кодыг ажиллуулж үзье. За кодыг ажиллууллаа. За түрүүн миний яриад байсан нөгөө data type гэдээсэн юм маань А гэдэг одоо датан дотор бид нэр өөр төрлийн одоо дата оруулсан гэсэн үг. За энэ нь болохоор эхний оруулсан нь болохоор string. За хоёр дахь нь оруулсан int. За гурав дахь нь оруулсан float. За энэ бөөрийн халтаа болоод ирэхээр tuple. За tuple болоод явцсан байна. За энэ list гэж байгааз дөрвөлжин хаалтан доторх нь list. За ерөөдөө нэг датаг л ингээд дөрвөлжин ингээд өөр хаалтан дотор хийцэн байгаа гэсэн. За if дотор нь болохоор харин арай өөр юм оруулсан байгаа нь dictionary. За тойл бичиг баггүй юу? Одоо жишээ нь одоо children гэдэг үгний одоо орчуулгыг бичих юм бол хүүхэд гэсэн үг байгаа тий. За ингээд тойл бичиг яаж бичдэг үү гэдэг нь л энэ дээр ингээд байгаа. За үүзэн гэдэг үгийг бид нар орчуулах юм бол үзэн гэд бичиж гин гэсэн үг. За ингэнгүүт яг ингээд одоо data type-нууд бид нар түрүү яриад байсан өмнөх слайд нар гаргаж ирээд data type-нууд тодорхой болж байгаа үстэй. За хоёр дахь програмын хувьд бол за бид нар S дотроо утга онох болно. S тэнцүү. За welcome to the үзэндэчийн YouTube channel тавтаа морил гэдэг нэртэй үг хэвлэе заяа. За энэ дээр бид нар print S гэж хэвлэх юм бол мэдээж хэрэг S-ийн утгыг хэвлэх учраас одоо welcome to the үзэндэч YouTube channel гэж байгаа. За би энэ нөгөө түрүүн таад жишээ болгож бичижсэн хэсгээ устгах чи тэгэнгүүт одоо гаралт нь нэг болно гэсэн үг заяа. За welcome to үзэндэч YouTube channel. За түрүүн ярьснаар одоо энэний data type нь юу вэ? Таад юу гэж бодож байна? За мэдээж хэрэг компьютероос бид өөрсдөөс нь асууж байгаа data type-ыг гаргаад авчиж болно гэсэн үг. За ажиглууллаа. За string. За юм текст хэлбэртэй мэдээлэл хадгалагдсан байгаа учраас string бол авчиж байгааг харж байна. За харин бид нар одоо string-ийг одоо индексжүүлнэ гэсэн үг заяа. За индексжүүлнэ гэхээр юу гэсэн үг юм гэхээр одоо S-ийн утга дотроос нэг дээр байгааг нь хэвлэл гэж үгүй. За нэг дээр байгааг нь хэвлэх гээд үзлээ. За нэг дээр байгаа нь E гэдэг үсэг энэ үсгийг хэвлэж штэ тэ. Энийг болохоор индексжүүлэх гэж одоо ерөөдөө хэлнэ гэсэн үг. За энэ хоёрыг дахиад комментлоо. За тэгэхээр print S тэнцүү тэг дээр байгаах нь энд байна. За индексжүүлнэ гэдэг нь юу гэсэн үг юм гэхээр за ингэж бодъё заяа. За энэ дотор байгаа бүх одоо үгний доторх одоо бүх үгийг ингээд нэг дөрвөлжин хайрцаг дотор хийцэн байна гэж бодъё заяа. Тэг 1 2 3 4 5 6 гэдэг 7 8 9 ингээд 10 ширхэг ингээд дөрвөлжин хайрцаг дотор энэ үгийг ингээд дотор нь орцсон байгаа төсөөлөрөө заяа. За тэг дээр байгаа нь гэхээр том W үсэг хэвлэнэ. За том W гоц. За тэг дээр байгаа дээр нэлж байна. За нэг дээр байгаа дээр нь E үсэг хэвлэж байна. За яг одоо нэг дээр байгаа нь гэсэн үг. Тэгээс ерөнхийдөө бол энийг нь болохоор array гэж явдаг. Тэгээ array нь болохоор тэг гэж эхэлж тоолдог байхгүй юу. Тэгэхээр за 2 за 3 дахь нь хэвлэлээ C. За энийг бид нар нөгөө индексжүүлэх гэж хэлнэ гэсэн үг. За хэрвээ үргэлжлүүлээд бид нар ингээд цааш нь харах юм бол энийг бол одоо string data type гэдгийг бол ерөөдөө ойлгож байгаа юм. За одоо тэгэхээр list одоо энийг ерөөдөө list гэж ерөөдөө Python дээр ярьж байгаа гэсэн. За би нөгөө array list гэдэргээд та хэдийн толгойг ирүүлээд ээж магадгүй. Гэхдээ ерөнхийдөө бол зүгээр нөгөө нэг Python дээр хэллэг нь л өөр болохоос биш array гэдэг нэртэй юм гэсэн үг заяа. За одоо list би үүсгэж байгаа гэсэн үг шүү. A тэнцүү одоо тэг. За энэ болохоор хоосон list. За түрүүн би хэлсэн шүү дээ. Дөрвөлжин хайрцаг дотор гээд бүх юмнаас нь нэг одоо нэг дөрвөлжин хайрцаг дотор ингээ байгаа үүсгэж байгаа гэсэн үг шүү. За та яг энийг ингээд дөрвөлжин хайрцаг за эхний дөрвөлжин хайрцаг доторх эхний хайрцаг, хоёр дахь хайрцаг, гурав дахь хайрцаг, дөрөв дахь хайрцаг, тав дахь хайрцаг гэж яг төсөөлөрөө заяа. За би тэгвэл эхний хайрцаг дотор хийж байгаа юм нь болохоор 1, хоёр дахь хайрцаг дотор хийж байгаа юм нь 2, гурав дахь хайрцаг дотор хийж байгаа нь 3. За ингээ би 3 юм дотор хийжлээ. За print A. За A-ийг хэвлээд үзлээ. За 1 2 3 гэсэн юмыг хэвлэж гин гэсэн үг. За харин A-ийн тэг дотор юу байгаа юм? За 1 байгаа. Харж байна уу? За би энэхүү дөрвөлжин хайрцаг нь болохоор 1-ээс эхэлж тоолдог. За тэгээс эхэлж тоолдог гэж ихэд ойлгож байгаа. Тэгээс тэг хайрцагын дотор 1 гэсэн юмыг би хийчихсэн байгаа. За энэ болохоор list буюу
одоо Python доторх list гэдэг нэртэй одоо юу үүсгэж байгаа гэсэн үг. За би энийг та хэд ойлгоход амар учраас тэмдэг комментын дотор хийгээд тэмдэглэж. За list. За хоёр дахь төрлийн data type буюу одоо түрүүний ярьсан юмнаас за өшөө яг листэ дахиад тайлбарлах юм бол ингэж бас тайлбарлагдаж болно. За листэн дотор зөвхөн үг орохгүй заяа. Өшөө орох үгүй тоо орохгүй. Одоо орж болох юм нь болохоор бас үг ч гэсэн орно гэсэн үг. За ABC. За листэн дотор би үг оруулчлаа. За одоо би листэн доторх үгээ дахиад хэвлэнэ гэсэн үг. За энэ та энэ давхар ингэж бичих юм бол ажиллахгүй шүү. Би эдрийг комментлоод яваад байгаа ойлгоорой. Ингээд шууд энэ коммент гүүгээр ингэ бичих юм бол дээдлийн програмууд уншаад яваад нэг гэсэн үг. За print дахиад A-ийг хэвлэе. Гэтэ A-ийн хэд индекс нь. За тэг дотор нь. За би одоо энэ том хайрцаг дөрвөлжин хайрцаг доторхоо тэг буюу одоо эхнээс нь тоолж байгаа юм дотор би A гэдэг юм хийчихсэн байгаа. За тэнгууд одоо A-ийг дахиад хэвлэнэ. За листэн дотор тэгэхээр тоо хийж болдог байх нь, үг хийж болдог байх нь. Тэгэхээр янз янзын юмнууд хийдэг нь бол сонирхолтой байгаад. За листийг бас ингэж ойлгож болно. За хасах нэг гэд өгч. За хасах нэг гэд өгчөнгүүт эсрэг талаасаа тоолно гэсэн үг заяа. Хасах 2 гэх юм бол бас эсрэг талаасаа тоолно гэсэн үг. Тийм байгааз хасах 3 гэвэл одоо эсрэг талаас тоолно. За хасах 1, хасах 2, хасах 3 гэж яриад байгаа нь болохоор нөгөө эсрэг зүгээс нь бас ярьж байгааг ингэж нөгөө индексийн дотор оруулахдаа бид нар сэргийлдэг гэсэн үг. За энэ маань одоо print яг энэ дотор 3 юм байгаа учраас lock-оор ботход бол 3 юмны хасах 3 нь одоо энэ A-ийнхаа тэгтээ тэнцэд ижлэхэн юм хоёр нь яг ижлэхийг хэвлэнэ гэсэн үг. За хэвлээд үзлээ. Хоёулаа яг ижлэх A-ийг хэвлэж байгааз. За тэгэхээр энэ бол ерөөхдөө юунд орно гэсэн үг. За одоо бид нэр үзэх юм нь tuple. За түрүү энэ дөрвөлжин хаалтан доторх нь list болчихж байгаа юм бол одоо tuple-ыг бас хийж үзье. За tuple. За tuple нэг заяа. За tuple нэгдэн. За бид нар дахиад хоосон tuple үгүй. За хоосон tuple байна. За tuple хоёр дахь нь болохоор за using for гэд код бичиж заяа. За tuple дотор using for. Окей. За харин одоо бид нар tuple-ыг хэвлээд үзэх юм бол tuple багаарыг хэвлэгдэхдээ бас арай өөр утга заана гэсэн үг. Одоо бидний бодож байгаагаас арай өөр утга энэ дээр гарч ирэх нь шүү дээ. За print tuple. За tuple-ийн юу индекс tuple буруу индекслжүүлчихлээ. Миний AI-аар гаргасан код. За tuple 2-ыг хэвлэе. За энэ дээр байгаа миний энэ код мод бол комментлэгдэх. За эднийг комментлжий. За тэгэхээр дахиад хэвлэлээ. За using for using. За tuple энэ дээр ингээд гарчиж байгаа гэсэн үг. За tuple нь болохоор энэ Borg-ийн хаалтан дотор багтаацсан байгаа датаны элемент гэдгийг бид нэр ойлгож байгаа гэсэн үг. За tuple-а ч гэсэн бид нэр одоо access хийж болно гэсэн үг заяа. Одоо тэгэхээр одоо tuple-ыг за дахиад нэг tuple үсгэж заяа. За tuple 3. За tuple 3 нь болохоор яадгийн гэхээр за бид нэр Python-ы өөрийнх нь tuple гэдэг нэртэй одоо санг дотроос нь шууд хэрэглэнэ гэсэн үг. За tuple-ийн 3 дотор дахиад array буюу одоо list оруулчлаа. За 3 4 5. Ааха. За одоо print tuple 3-ын тэг элементийг хэвлэе. За ингээ хэвлэнгүүд 1. За tuple 3. Tuple 1 дотор юм байна. За tuple 2 доторын 2-ын одоо эхний элемент нь юу вэ? За tuple 2 руу шийдэж үзье. За using. За tuple нь арай өөр ялгаатай юм болохоор ингээд дотроо арай олон төрлийн юм агуулж болоод байгаа даа. Та нар анзаарах юм бол integer одоо энэ дэр бид нар string бас дунд нь өгсөн ч болно гэсэн үг. Одоо ингээд using ингээд дахиад өгчий. За одоо жижиг using том using хоёр ялгаатай байгаа. Одоо тэнгууд би энэ дэр сая tuple 2-оос аваарай гэсэн бол буцаага tuple 3-аас авдаг болгоод tuple 3-ын тэг 1 2 дахь элементийг хэвлэнгүүд жижиг using хэвлэнэ. Тийм байгаад жижиг үзэн хэвлэж гинөө. Том үзэн энэ дээр бол жижиг үзэн доор нь орж болж байна. За энэ болохоор tuple. За boolean буюу одоо boolean бол бүр амархан заяа нөгөө үдээсээ. За boolean дээр ерөөсө хоёрхан утгал байгаа заяа. Үнэн, худал. Тийм үгүй. За true, false and үнэн худал гэсэн хоёр л юм байгаа заяа. За print
За bool. За print. За type. True. За true. True одоо зүгээр true гэж зүгээр дээр нүг бичиж байгааз. Тэгвэл одоо print бид нар энэ одоо юуны true-гийн одоо төрөл нь юу юм? Түрүүн бид нар string юу зэрэг дээш дээр байсан коднууд дээр янз янзаар ингэж нэг төрлүүдийг хийвж үзэж болж ирсэн шүү дээ. Тэгвэл одоо энэ print type true дарангууд boolean гарна гэсэн. За true дээр ингэж байгаа юм. За false дээр яаж юм? За true гэдэг чинь үнэн, false гэдэг чинь худал гэсэн үг шүү дээ монголоор бол. За false дээр ч гэсэн юу заана? Тэгвэл өөр одоо үг бичил та est гэж зүгээр бичингүүд. Тэнгүүд алдаа заана. Ягаад тэгэхээр энд ямар нэг утга гаргаагүй. Бид нар string хэвлэх байсан бол ингээд үтсэн бол string гэж хэвлэж байгаа. За тэнгүүд одоо энэ дээр болохоор bool гэдэг нэрт одоо юуны утгыг бид нар ойлгож байна гэсэн үг. За одоо set буюу бас нэг арай өөр одоо бид нар датаны төрлийг бас хэвлэх гэж үзье заяа. За ямар ч байсан set үүсгий. За chucked chucked set. За доошлууллаа. За set-ийг үүсгэхэд бол s1 тэнцүү set 2 за s1 тэнцүү set дэш нэлээ үзэн for үзэн за үзэн орууллаа. За s1 доторх одоо set-н дотор за s1 дотроо бид нэр ихлэд хоосон set үүсгэсэн заяа. Энэ болохоор хоосон. За энэ болохоор хоосон set. За одоо бид нар set-ээ дараагийн нөхцөлд нь болохоор item-аар оруулж item-тай болгож гин гэсэн үг заяа. Одоо дотор нь юм оруулж байгаа. За комментлоод өгчий. Тэгэнгүүт дараа нь та бичгэд илүү амар болох. За одоо print s1-ийг хэвлүүл. За s1-ийг хэвлэлтэн дээр юу гарах вэ? За энэ их сони юм болсон байгаа. За set-н дотор сая би оруулсан заяа. Тэгсэн чинь одоо set-н дотор байсан юмнууд маань ингээд нэг нэгээр нь ингээд миний дотор нугаа датануудыг авчлаа. За энд юу болоод өнгөрч үү? Их сонин юм болж байгаа. За тэгэхээр арай set нь арай бусад датаны төрлөөс арай л өөр төрөл болох нь ойлгож байгаа гэсэн. За хоёр дахь жишээгийн бичингүүд бүр ойлгомжтой болно. За set хоёр дахь нь болохоор за ерөөдөө array дотор оруулаад өгчий. Тооны За set 2-ыг хэвлэе. Set 3-ыг биш. За одоо ингээ харахаар за ингээд та нарт илүү ойлгомжтой харагдана гэсэн үг. За set-н дотор ингээд текст мэдээлэл нь орохдоо ингэж орж ийн. Харин тоо орохдоо objective буюу арай өөр хэлбэрээр хишиг орж байгаа гэсэн үг. За би энэ комментод кодуудыг түрэг комментлчий. Тэгэхгүй бол хэвлэлтэнд илүү гаргаж өгөх. За дахиад ажиллууллаа. За 1 2 3 4 5. За энэ бол set. Их сонирхолтой байгаа. За яг хөө энийг бид нар цаашдаа ер нь явуулж ах зураа би бүр нарийн танад илүү нарийн тайлбарлаж өгөх учраас set-ийг ерөөхдөө тайлбарлаад орхий. За одоо dictionary төрөл буюу object одоо тийм гэсэн үг. За object-нд болохоор яа гэхээр за dictionary ерөөхдөө object хоёр нь ижлэхэн хэлэгддэг шүү. За өөр програмчлал хэл дээр янз янзаар хэлэгдэнэ гэсэн. Яг баг зэрэг нөгөө өөр болгоод хүмүүс нөгөө нэг одоо object зарлахтай арай өөр юмнууд оруулдаг гэсэн. За D. За dictionary болохоор ерөөхдөө яг ярьж байгаатай адилхан толь бичиг заяа. За би нэгт утгыг өглөө. За үүзэн гэдэг утга өгж байна. Хоёр дахь нь хоёр утгыг хай гэдэг хүчий. Гурав утгыг Улаанбаатар гэдэг хүчий заяа. За UB гэдэг хүчий. За тэгэнгүүт бараг ингээд та нар харахад илүү ойлгомжтой болоод эхэлчих واخ. За тэгээд одоо бид нар dig хэвлэе. За dictionary. За дээдлийн set-ийг зуг хэвлэгдсэн байна. За тэгэнгүүт энэ дээр юу болсон бэ? За dictionary дотор ингээд орсон гэсэн үг. За нэг нь үзэн юм аа. Хоёр нь хаа юм аа.
3 нь UB юм аа гэдэг ерөөхдөө ингээ өвчиж өгсөв заяа. Чи өмнө нь бол яг array дээр бол ингээ чи тиг нэг хайрцаган дээр өгж болоод исэн бол object-д болохоор шууд ингээ ямар ч хамаагүй юмны утгах ингээ өгж болдог шиг заяа. Өөр хоёр хэлний ингээ dictionary бичиж байгаа юм шиг заяа. Англиас монгол хэл рүү, монголоос англи хэл рүү бичиж байгаа юм шиг ингээ dictionary дотор өгж болж байгааг харж байна. Тэгэхээр илүү ерөнхийдөө нэг юу болно гэсэн үг. За бас ийм юм байгаа зөө. Одоо constructor гэсэн бас нэг ойлголт гарч ирэн заяа. За D1 нь за энэ нь болохоор ерөөдөө өөр биччихсэн код. Тэгээд тэр кодоор бид нэр ингэж дахиж хэрэгжилж болж байгаа гэсэн үг заяа. За D1 заяа. Construction гэдэг нь constructor гэдэг нь болохоор энэ шүү за. Одоо жишээлбэл constructor set гэдэг чинь бас нэг constructor дээр орчиж байгаа гэсэн үг. За энэ constructor бид нар өгөөсгөж яагаад D1-ийг ийш нь хийгээд дахиад D1-ийг хэвлээд үзье. За D1 яг ижил хэвлэж чад. Одоо print D-ийг хэвлэх 2. Ер нь бол яг ижилхэн болно гэсэн үг. За нэг нь constructor ашиглаж үүсгэсэн заяа. За энэ дээр яг constructor ашиглаад үүсгэсэн. Нөгөөх нь болохоор шууд ингээд утганд онногоод ингээд үүсгэж гисэн. Тэгэнгүүт D1 D2 ерөөдөө ижилхэн үйлдэл хийж болоод байгааг анзаарч байна уу? За тэгээд За одоо 3 дахь код нь болохоор за би энэ print-үүдийн бүгдийг авчий. За тэгэнгүүт print-үүдээ авчих юм бол ер нь бол дараагийн кодоо бичих илүү амархан. За хэдүүлээ dictionary 3 одоо үүсгэцгээе заяа. Dictionary 3 үүсгэхээр ягаад dictionary хэрэглэх ёстой гэхэд сонирхолтой тайлбарлаад өгөн заяа. За 1 дотор үзэн, 2 дотор high, 3 дотор UB гэж байсан бол одоо бид нар 2-ыг нарилгаж агаад за энэ дотор нь дахиад name гэдэг өгчий заяа. Name дотор high-ыг өгчлөө заяа. Name дотор high гэдэг нэрт одоо өгсөн гэсэн үг шүү заяа. За тэгэнгүүтээ одоо код ажиллуулъя. За тэгээд одоо бид нар keyboard яач вэ? Одоо тэгвэл бид нар энэ dictionary дотроос заяа. D3 дотроос одоо name гэсэн юуг нь олж бичүүлнэ гэсэн үг заяа. За name хаана байна вэ? Зя D3 дотроос name хаана байна вэ? За name дотор high гэдэг утга болгоцсон юм байна. Зүг. Name нь high юм байна гэсэн үг заяа. Ингээ харчингууд dictionary одоо тэгэхээр dictionary нь болохоор яг ингээ тойл бичих шиг ажиллаж байгаа. Та хэд ингээ бодохоор яг ингээ тойл бичих шиг ингээ ажилдаг. Тэгэхээр за name дотор одоо name гэдэг нь одоо юу гэсэн үг юм те? Одоо за хэдүүлээ бүр ойлгомжтой болохгүй монголоор өччих заяа. Нэр гэдэг үг заяа. Ерөөсөн монгол хэлэнд. Тэнгүүд англи хэлэнд name болоод орчдөг заяа. За тэгвэл нэр гэдэг үгний орчуулга нь юу юм бэ? Name юм биш үү? За ингээд болор тойл хойноо яаж ажилдгийг нь одоо хэдүүлээ ойлгодог боллоо гэсэн үг шүү дээ. Жижигхэн бага хэмжээний одоо өөртөө гэсэн одоо нөө dictionary хийж одоо үг цэжлэхэд хэрэглэж болно гэсэн үг заяа. За ингээд ерөөдөө өнөөдрийн ингээд data type болон энэ дотор байгаа tuple, dictionary, object, array за ингээд юунууд дээр янз янзаар хилэгдэж байгаа бас Python-ы өөр нэршлүүдтэй бид нар ингээд танилцлаа. Энэ бол өнөөдөр та бүгдийн хувьд бол хамгийн том хичээл болсон байх. Тэгэхээр энэ хичээлийг сурснараа ирээдүйд л ерөөхдөө програм хангамжаас илүүтэй бүр датаг ингэж яг юу гэдгийг нь ойлгоно гэсэн үг. Дата бол програм хангамжаас гадна ингээд энэ тэрнгээр байж л байх хэрэгтэй зүйл. Цаашдаа тэгээд энэ data type-уудад сайн сураад авцсан тохиолдолд дараагийн юм хийхдээ та нарт бол үнэхээр гайхалтайгаар туслана шүү. Тэгээд за энэ хүртэл үнэхээр бичлэгээ үзэн суусан та бүгдэд баярлалаа. Тэгээд бас би ойрдос юм курс хийгээгүй. Тэгээд ерөөс курс хийсэж жоохон эвгүй байт юм байна. Тэгээд та хэдэд бас зарим нэг ойлгохдохгүй зүйл гарсан бол комент хэсэгт орж ирээ бичээд үлдээгээрэй. За баяртай. Тэгээд дараа уулзцаая. Баяртай.